За бүгд нь өглөөний мэнд яг бол 6:30 болж байна, яг цагтаас ирсэн даа. Өглөөнийхөө алхалтыг хийхэд бэлэн болсон байна. Тэгээ бас өнөөдөр та нар мэдчихвэл маш чухал өдөр. Нөгөө Red Bull Bragantino-гийн багтаа тоглох өдөр байгаа. За тэгээд өглөөнийхөө алхалтыг хийчихэд одоо өглөөнийхөө цаг угаад хичээлт байгаа. Тэгээд өглөөнийхөө алхалтыг хийцгээдэй хэдүүлээ. Let's go. Өнөөдөр бүр өглөө манан бүр амар гарч ирэл. Таг манан шүү. Яа, өглөө болго ийм сайхан толбод алхах сайхан шүү. Өдөр гоё мантай нарс харагдахгүй л хитээстэй гоё. За өглөөг үнэхээр ирч хүчтэй эхлүүлээд тэгээд анх удаага нэрээ өглөөний цайнд ямар ч хөнгө багт таарад ийм том тоглолттой үед бүр гайхсан гэж. Тэгээд өглөөнийхэн цаг сайхан уусан. За тэгээд өнөөдөр бол мэдээч хөнгөн хоол идэн. Тэгээд өглөөнийхөө хоолыг бол хөнгө идээд өдрийн болоос хөнгө идээд тэгээд тоглолтондоо анхаарах байгаа. Eternity later. За тэгэхээр цүнхээ авчлаа. Одоо Red Bull руу явхад бэлэн. Одоо өдрийн хоол идэн. Сая 3 цагийн хичээлд орлоо. 8-аас 11 хүртэл. Тэгээ одоо болохоор шууд цүнхээ өмнөх хорионо бэлтцсэн байсан. Тэгээд цүнхээ аваад одоо өдрийн хоол идээд тэгээд очих хэвээр газар руу явна шүү дээ. Тэгээд тийш явхад бараг 1 цаг явах хаа. 2-оос тоглолттой байлаа. 11 болж байна. 12-г энэчнээс хөдлөн. Тэгэхээр тийм 30 минут л юм байна дөө. Бас Брагантино хүртэл Браганта гээд хот руу 20 минут явдаг баха. Тийм тэгэхээр 30 минутын зайтай байх. За тэгж өдрийн хоолн дээр уулзцаа. Бай. За өдрийнхөө хоолнд эслэг, carbs, тэгээ протеин, жимс идээс сайхан ирч хүчээс сэлбэд авчиж байгаамаа. Тоглолтондоо одоо бэлэн. За Red Bull-ийн талбайгийн зүг урагшаа замдаа гарсан. За тэгээд замдаа бол мэдээч бүр амар удаа явсан. 30 минут 20 минут гэсэн чинь 1 цаг явсан билээ мап дээр харсан чинь. За тэгээд замдаа явчихсан чинь одоо энэ харуулдаг байгаа ингээд амар хөөс гарсан цаг бүр. Сони ингээд амар халаат ирсэн. Яг нэг жоохон зай аваад ирсэн чинь бүр үнэхээр амар халсан. За ингээд хамгийн эцэст нь рекс нэг юм кемпинг олж кемп дээр нь бидэд ирсэн байгаа. За буугаад бол хамгийн ихний сэтгэл бол ямар том юм бэ л гэж харсан нэрээ. Тэгээ энэ талбайг нь хараад маахан жижигэн гэдсэн. Яг үүндээ бодитор амар том байсан. За ингээ хүсэн хүлээсэн яриад байсан Red Bull Bragantino дээр ирсэн байна. За тэгээд одоо байгаль ямар талбай дээр тоглож байгааг нь харж байгаа шүү дээ. За энэ бол ингээ хамгийн ихний акшн байж гин. За би энэчнээс бол бөмбөгийг хамгаалсан. Тэгээд цэвэрлээд энэ тоглолтын дээр бол би 6 дугаар дээр тоглосон. За бидэд бөмбөгийг хамгаалаад шууд контр атак хийсэн байгаа. За миний хувьд бол шууд бөмбөгийг хамгийн ихэнд 6 дээр тоглож исэн. Яг барил дээр маань бөмбөгөж тараад хамгаалаад тэгээд контр атак руу шилжүүлсэн байгаа. За тийм ч манай хүмүүс янзын гоё ассист өгөөд тэгээд head goal хийсэн байгаа. За ингээд 1-0 ярцаатай тоглолтыг болгоод тэгээд тоглолт дундаа явчихин. Тэгээд амар халуун байсан ёо. 40 градус байсан яг үндэ бол тэгэд бүр үнэхээр амар халж байсан. Та тарсан мэт тий автобусын дотор хүртэл бүр ингээд зүр явж байгаа замд явж байгаа хүртэл амар халж байсан. За тэгээд байрал маань өөрөө 6 номер дээр байсан болохоор илүү хамгаалалт руу шилжиж тоглосон. Бас угаасаа Red Bull Bragantino өөрөө амар сайн баг үлээ. Яг үндэ бол build up дээр pressure pressure бол үнэхээр амар pressure хийжсэн. За тэгээд голоос бол би бөмбөгийг алдахгүй байдгаараа хичээж хамгаалсан. За тэгээд энэ үед бол хитрхи амар бие өгөөд тэгээд цаашаа илүү гарцсан. Уг нь эхний бөмбөгөн дээр бийдэлцэн гэж бодсон болов ш. Тэгээд бийдэлцээ эхнийх дээрээ дийлээд илүү гараад тэгээд хоёр дахь дээр алдсан баа. За маах бол build up бол энэ build up бол хамгийн гоё цэвэр build up бол явсан. Бос build up-нууд бол ер нь жоохон хэцүү. Бүр амар шахчихсан. Яг нэг тулцсан man to man шахаад нэлээд хат байсан. За тэгээд энэчнээс бараг л гол хийсэн. Яа, бидэд ч баахан боломжууд алдсан. За тэгтээ ус хөл өмбөгт бол мэдээч зөндөө боломж байгаа. Тэрийг харин ашиглаж гол болох нь өөрөө мэргэжлийн тамирчид бидний давуу тал гэх юм уу. За тийм энэчнээс бас нэг амар муухай
контратакыг явах гэсэн шүү. За ингээ 2 дугаар эхэлж байгаа юм аа. За 2 дугаар үед бол яас нэлийн суусан шүү манайхаа. Нэлээд амар ядарсан байсан бүгд. За тэр энэчнээс зүүн цохилтоод бас энэ явж байна. За бидэд ч бас юугаар утгах вэ? Бидэд бас маш сайн build up the pressure-ыг хийдэг. Тэгээд энэчнээс бол бөм мэдээж салгаж авч байна. Тэг би яг энэчнээс яг гоё шилжүүлэл нөгөө тал руу шилжүүлэх гэсэн чигээр нэлээд ордон шахалт ирсэн. За ингээд энэ тоглолт маань 3-2 харьцаатайгаар манай баг ялж Red Bull Bragantino бол ялсан байгаа. За энэ бол зөвхөн friendly match байсан. Тэгээд үнэхээр гоё том боломжийг олгосон биднэрт. Тэгээд Барсеттай баярлалаа. Мөн бүгд манай багийнхан сайн тоглосон шүү. За тэгээд бичлэгэнд буцаад орцгоё доо. За тэгэхээр бидэд үүргээ амжилттай гүйцэтгэж 3-2-оор Red Bull Bragantino хочлоо. За энэ бол Бразилд хийсэн хамгийн том тоглолт. Энэ тоглолтод баг 7 хоног менталитига бэлдсэн. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол амар халуун байсан талбайд. Вау! Окей. Ёо, нэмэх юу баг 40 градус баг хүрсэн ба. 2-ын үед байсан болохоор яг өдөр ий талтай үед. Тэгээд үүдэж хожлоо. Талбайгийн хувьд бол амар том дэвс. Стоп гоё талбай байна. Үнэхээр их юм байна. Гол профешнл юм байна. За би одоо сонирхолтой за. За манай Марсетийн хөвнөл 2 баг байгаа. Бразилд ирсэн 2 баг байгаа. Тэгээд маа баг л үүргээ амжилттай гүйцэтгэж Red Bull-ыг бол хоцсон. Тэгээ одоо бол 2 дахь багийн тоглож байна гэж. Бидэд яг дараа тоглож байна одоо. Энэ цэгэр өмсгөлтэй манайх улаан өмсгөлтэй Red Bull. Дүнгэж хэлж 0-0 шүү. Хэдүүл ятаж явж гоё нэг сонирхъя за. За одоо хэдүүлээ жинхнээсээ эдний яг байгууламжтай танилццгаая. За бидэд энэ тоглосон талбай тэгээд хажуу талд нь дахиад нэг том талбай. За манай багш шиг Larissa гэдэг бидэд хичээл ордог багш гэсэн үг. Тэгээд яг Бразил багш гэхдээ 3 хэлээр ярьдаг. Амар. За энэ бол ингээд жим нэж гин. За Red Bull-ийн жимийг хараад бол зүгээр үнэхээр гайхсан. Бүр зүгээр дотор нь ороо бүтэн гайхаж явж байгаа л гарч ирсэн нэрээ. Үнэхээр том тэгээд байхгүй юм гэж байхгүй. Нэр үнэхээр л өөрийгөө л хөгжүүлээ гэвэл зүгээр бүх юм байт юм лээ. Үнэхээр төгс цогцсон гой газар үлээ. Тэгээд ер нь бол нэр бүх төхөөрөмжнүүд байсан шүү. Бүр тоглоомч. За тэгээд миний харж ирсэн баг хамгийн том жим ч гэж хэлж болохоор. Тэгтээ яг энэ тоглогч нар нь болохоор нэг сонио яг нэг юм мөчөшиг гэдэг байхгүй. Нэг тийм бас физикал нэг хөгжөг өрнөөсөө ийм юу болчонгод нарийн болчонгод их хөгжсөн санагдсан. Тэгэхээр бас илүү өөр жим сешн дээр илүү өөр дасгалууд хийдэг байх гэж бодож чинь. Тэгээд жимний хувьд бол нэр 10-аас 10 юм бэл 10-аас бүр 100 бүр зөвөр бүх төхөөрөмж байгаа юм чинь. Тэгэхээр аль зүгээр галзуу хастай тий. Алтын мэн үү алтын мэн нь бол галзуу жим бэ нэрээ. Миний баг харж байгаа хамгийн том жим үгүй юу? Нэрээ тоглоомчгүй. Яг энэ харагдаж байгаа энэ том яг байгууламжийн дотор болохоор performance space буюу саяны жим хэсэг байсан. За тэгээд энэчнээсээ гарч ирээд хоёр талаараа нэвтэрдэг. Сая ордог алгаар нь ороод тэгээд гардаг алгаараа гарч ирээд шууд ийм том яг мэрэгжлийн хөлөн бөкчнөр нь өөрсдөө тоглодог талбай нь харагдаж байна сая. За энэ харагдаж байна. За тэгээд тэрний хажуу талд нь болохоор хүүхдүүд нь энд бэлтгэлээдэг гэсэн. За тэгээд тоглогч нар нь яг нөгөө 19 хүртэлх насны тоглогч нар нь болохоор талбайгаа яг бидэртэй байсан талбай дээр тоглолтоо хийд юм билээ. За саяны талбайгаа өнгөрөөд шууд урагшаа residence нь орилж байна. За тэгээд ийшээ бичлэг хийж болохгүй гэсэн учраас бичлэг онтраасан байгаа. За бид сая residence-ийн үзээд гараад ирсэн чинь ёо. За Red Bull уудгүй юм чинь тэгэл үзэн шүү дээ. Амар том ивент хийхтэй болохоор аргагүй л дээ. Facility нь бол бүр зүгээр юу одоо миний нөгөө энд байгаа HWT Sports Center гэдэг ааш тэ. Тэрнээс том байна. Тэрнээс гоё гээл бот. Тэрийг зүгээр энийг зүгээр баг 5 нуглаа хийсэн мэ. Ёо галзуу.
Яатсан ч гоё. Гоё маа. Би бол нэг хоёр хүүхэд, энэ хоёр хүүхэд тэгээд багштай зөв бит гурав буцаж ирээд дахиад sneak out тэгээд нууцаар орж ирж нэг хэд хэдэн бичлэгүүд авсан ба. За яг энэ дотор хэсэг шүү. За тэр дээгүүр ингээд хүүхдүүд нь унтдгаа гэсэн унтж амардаг. За доогоороо дахиад жимтэй хамгийн амар галзуулсан. Татар бичлэг хийж болох гэсэн нэгтэй бид бичлэгийг явж байна. Багштайгаа цуг. Йоо гоё юм байна. Бүрнхий классик. Хоолндоо ордог өрөө нүртэл их өөр юм бэлээ. Их тав дахтай харагдчихсан. Харахад бол нэрээ дотор нороо зүгээр сайхан хоол идмээр санагдчихлээ. Oh no. Ингээ манай Бразил бас жоохон юу илээ. Цагаагаар юу гэдэл өстой барьцгүй. Амар нартай байна. Өнөөдөр бүтэн нартай байна гэж аашуу бороо орчлоо. Амар нь. Ая. За одоо хэдүүл харьцаад байгаа. Маа сайн нөө 3 дахь хүнэл 2 дахь хүнэл маань 2 дахь баг маань тоглоод дууссан гинэ. Хожигдсон юм шиг байна тэгээд. 2-0 2-1-ээр хожигдсон баха. За ингээд үнэхээр том experience-тэй боллоо. Тэгээд Red Bull Bragantino ямар гоё клуб байл гэж бодлоо нэр Бразилд. Маа одоо тэр HWT Sports гэдэг тэнд байгаа одоо надад амар таалагддаг байгаа газраас маань илүү гоё газар байна. Бүр 5 дахин нугалцсан тийм гоё газар байна. Тэгэхээр одоо Бразилийн жижиг багш үдэ энэ ч одоо Red Bull Bragantino одоо Сан Пауло болоод алах юм байна л дөө. За тэгээд үнэхээр азтай яваа. Тэгээд Марселдод үнэхээр баярлалаа. Тэгээд аавч хартаас үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. Одоо өнөөдрийнхөө 7 хоног бодож явсан юугаа зорилгоо биелүүллээ. Red Bull Bragantino заавал хожино гэж бодож ирсэн. Хожлоо. 3-2 харьцаатай бүр эцэн шүү. Атланта тоглолтсон гэхдээ хайлайт үзлээ. За тэгээд л одоо харьцаая да. Одоо бид эдийг харийг нэ. Одоо 6 цаг болж байна тэгээд харьж орны хоолыг идээд тэгээ амарцгаая да. Let's go. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Пока чика.